Цэнгэг аялал. Сайн байцгаана уу? Цэнгэг аялал нэвтрүүлгийн 3 дахь дугаар та бүхэнд хүргэж байна. Монголын fly fishing-ийн загасчлалын хамгийн анхны сургалтын нэвтрүүлэг гэж боддог. Тэгэхээр чиний зүгээс хувьд бол энд контентийг юу гэж бодож ямар зорилготойгоор хийсэн те хэдэн онд хийсэн? Манай Эрдэнэтийн найз маань нөгөө хотод орж ирээд загасны хэрэгсэл авах гэдэг одоо манай өргөгийн маа клубын найз маань тийм. Тэгээд намайг анх тэр вишн дэлгүүр дээр авчираад тэгээд бид хоёр ингээ ороход бол маш юм өрөмөц аюу тийм гой санагдчихсан. Одоо загасны хэрэгсэл гэдэг чи одоо ийм хөгжсөн, ийм болцсон юм уу гэдгийг бол тухайн үед тэр вишн дэлгүүр би ороод бол анх удаа ингээ харж ойлгочихсон. Тэгээд өөрийнхөө нөгөө нэг ажлынхаа онцлогоос ч юм уу цахилтанд нэр уцаа одоо маань контентийг захиаж хэлсэн. Батэрднахтаа одоо тийш танилцаад тэгээд Батэрднах маань нөгөө төд бодлого над руу яриад хөвсгөл явж юм загасны зүүцэхтэй загасчлал би бас өөрийнхөө энэ оруулж иж байгаа вишн брендийг бас сурчлаад хашны хүмүүст өөрсөн хэвтрүүлэх хэмээр байна. Тэгээд ер нь бүтсэн төгтөө. Тэгэхээр саяны энэ контент ярьж цаг хугацаа чинь цэнгэг хүлэгт ороогүй байхгүй ярьж байгаа юм. Тийм энэ ороог байх үе. Тэгээд маань Симси амраах маань нөгөө нэг catch and release гай зохион. Тэгээд энэ айн маань хийхт бас юм контентээр хамтарч ажиллах хүн байна уу Батэрднэ гэдэг. Тэр хоорондоо ярилцсан шүү. Тэгээд Батэрднах намайг санал болгоод тэгээд ерөөхдөө catch and release 2 айн бол явсан. Тэгээд catch and release 2 айнд явж байхдаа хоёр клуб байсан. Үг Цэнгэг гэдэг. Тэгээд би нөгөө арай илүү Цэнгийн клубын машин сууж явсан. Загасчлалт чинь би бас ороогүй байхдаа зүгээр ямар ч нэг загсанд явж үзсэн байсан шүү. Тэгээд тэр үед чинь нөгөө нэг спиннинг шидэл нөгөө нэг воблер близнал гэж битгээс биш. Тэгээд уран ургаж гэдэг нэвтрүүлэг үзээ би бүх бас ийм загасчлалын арга байд юм уу, ингэж загасчлалт юм уу, ямар сони гэдэг бүр бас содонд юм мэдрэмж байсан. Тэгэхээр тэндээс бол бас загасчлах нэлээд олон зүйлсийг контентийг нэлээд олон залуучуудад бас хүрээд тухайн үедээ бас Батэрднах ч гэсэн өөр ярьжсэн бас хүмүүс айгүйх ярьж байна те сонирхож байна. Тэгээ ер нь бол ингээд тэр контент бас тодорхой үр дүн өгсөн болоо гэж би бас. Одоо энэ анх загас сонирхож байгаа бас энэ fly fishing сонирхож байгаа хүмүүс бол бас шимтэн үзээрэй. Энэ дээр бол хэрхэн загасчлах уу, хуцнараа яаж сонгох уу, өгөөшөө яаж бэлдэх үү те зарим дээр яаж шийдэх үү, энгийн яаж шийдэх үү гэх мэтчлэн бүх энгийн аргуудыг бол маш тодорхой ярьсан байна. Монголын fly fishing-ийн хамгийн анхны контент болох уран уургач гэж нэрлэдэг контентийг та бүхэн таалан сойрхож үзээрэй. Fly fishing олон нийтэд сонгодог загасчлал гэх нэрээр алдаршсан нэг янзын загасчлалын хэлбэр юм. Шотланд болон Английн хойд нутгаас гаралтай ялаагаар загас барих энэ спорт Монголд хөгжөөд 10 гаруй жил болжээ. Энэ спортыг Монголд хөгжүүлэхээр хоёр чолбоо байгуулагдсан ажиллаж байна. Fly буюу энэрэнгүй загасчлалыг хөгжүүлэхийг хүсдэг хүмүүсийн нэг бол Батэрднэ гэх энэ нэрхэм. Fly fishing гэдэг энэ бол Монголд одоо яг л утгаараа бол хөгжих ёстой. Энэ бол ирээдүй. Энэ одоо энийгээ дагаад одоо тогтвортой загасчлал гэдэг бүхтнийг бол бид нэр бол ярьж болно. Яагаад гэвэл энэ загасныхаа тоо толгойг цөөрүүлэхгүйгээр энэ загасчлах спортыг хөгжүүлнэ гэсэн үг юм. Flying загасчлал бол эрт дээр үеэс өнөө хүрч ирсэн загасчлах нэг өвөрмөц арга урлаг юм. Үүссэн он цагийн сэжмийг хөвөл 2300 жилийн түүхтэй. Үүнээс хойш дэлхийн бөмбөрцгийн олон газар хүмүүс шүлдсэн хиймэл өгөөшөөр загасчлаж энэ гайхамшигтай аргыг судалж хөгжүүлж байна. Өгөөшөө хийхийн тулд өөрөө тэр өгөөшөө судлах хэрэгтэй. Тэгээд энэ утгаараа бол одоо бас байгалаа судалж байгальдаа илүү хийх амныхаа амьдралын одоо эргэлт өсөлтийг одоо 6 сар тэгэхэд л агуулдаанд хэр өнгөтэй болж байна, хэр том болж байна гэдгийг бол өөрөө мэдчих шаардлагатай. Тэгээд тэрийг харсны үндсэн дээрээс өгөөшөө хий. Тэгээ өөрөө ингээд хүнийг их байгальд ойртуулж байгаа юм л да. Чухамдаа flying загасчдын голын усны ойролцоо болон усан доор амьдардаг шавж хорхоонуудыг бараг шинжлэх ухааны үүднээс сонирхох. Энэ сонирхол төрөл бүрийн загас тэдний амьдрах орчинг судлаж, тань мэдхгүй зэрэгцээ мөн голын янз бүрийн хорхоо шавжны амьдралын мөчлгүүдийг судлаж, үүнийгээ дуурайлган хиймэл өгөөш шүлжин амжилттай загасчлах үндэс нь болж байдаг. Энгийн загасчлаас ялгарх ялгаа нь өд, амьтны үс, хөөсөнцөр зэрэг материал ашиглаж хийсэн ялаа болон усны зөөлөн бийт хорхоон дөөрэмэл ашиглаж загасчилдаг явдал юм.
Мөн 3 салаат биш ганц салаат дэгээгээр загас барьж эргээд усанд нь тавьдаг нь энэрэнгүй загасчлал гэж нэрлэгддэг. Нэг салаат дэгээгээр барьж загсыг гэмтэл багтаа буцааж тавина. 3 салаат дэгээгээр бариад буцааж тавиад загсан цаашаа амьдрах магадлал бол ер нь бага. 3 салаат дэгээ ер нь тэгэл 2 нь ордог. Нэг нь 2 дэгээ орсон багт бол нэгийг салгаад бол цаадах нь бол урж ижил авдаг. Тэгээд энэ нэг салаат дэгээгээр ингэж хиймэл өгөөшөө өөрөө хийж одоо энэ өгөөш ороох гэдэг чинь бас их дуурлаг болтлоо үүссэн байгаа. Дэгээ ороохон тусдаа шинжлэх ухаан болтлоо хөгжсөн байдаг. Дэгээ ороодог дэлхийд алдартай хүмүүс ч бий. Энэ хүмүүсийн хийцийг харах гэж, сурах гэж дэлхийн өнцөг булан бүрээс флай сонирхогчдод зорж очдог байна. Өгөөшийг материал нь мөн тусдаа хөгжсөн байдаг. Жишээ нь таны харж байгаа энэ үд гэхэд дэгээ орооход зориулсан тусдаа үйлдвэрийн дахианы үд. Усанд тэсвэртэй хүндэрч норхгүй, татаад тасрахгүй бат бөх. Бугын эрсийг өгөөшийхэд ашиглах нь элбэг байдаг. Учир нь бугын эрс хүндэрч норхгүй, голоороо хөндөй байдаг байна. Гэхдээ заавал зориултын материал ашиглахгүйгээр өвлийн хувцсны хиймэл зах зэрэг гар доорх бэлэн материал ашиглаж өгөөш ороож болдог. Монголын гол горхуудын загастай бүхий л амьдрал нь холбоотой байдаг. Өдөрч, хаварч, хоовн зэрэг хэд хэдэн төрлийн ялаа эрвээ хэнүүд байдаг. Флайн загасчлалын онцлог нь урлаг ба шинжлэх ухаантай маш ойрхон байдаг. Учир нь ямар ч флайн загасчин энэ спортын үндсэн техник, хиймэл өгөөшийн зарим технологиг эзэмсэний дараа заавал загас судлал буюу ихтэлиог, шавьд судлал буюу энтомолог сонирхон судлаж эхэлдэг. Энд ямар төрлийн загаснууд жилийн аль өдрөлд, ямар сард ямар төрлийн шавьчнуудыг хөгжлийн аль шатанд нь идэж хоолдог талаар судлаж мэдгэн тэдгээрийг дөөрэлхэн өөрөө хиймэл өгөөшүүдийг шүлжиж, өөрийн гараар бүтээсэн өгөөшөөр загас барьж сэтгэлийн таашаал хийх боломжийг олгодог. Өгөөшөө бэлтгэхээс гадна хувцас хэрэглээ бэлтгэх нь fly fishing-ийн онцлог. Fly fishing-ийн үндсэн хувцас хэрэглээг одоо та бүхэндээ танилцуулъя. За энэ fly fishing-ийн одоо заавал одоо ер нь үндсэн хэрэглүүд бол одоо эдгээр хэрэглүүдээс бүрдэж байгаа. За энэ wadер энэ ус нэвтрэх өмд байна. За ерөнхийд голцоо бол одоо энэ дээшээ компенсац маягтай байдаг. За энэ бол сүүлийн үеийн Nano F3, F4, F5 гэсэн сүүлийн үеийн материалаар хийгдсэн амьсгалдаг. Дотроосоо бол чийг гадагшлуулна. Гаднаасаа бол ус нэвтрүүлэхгүй. Ийм материалтай ийм өмднүүд байдаг. Энэ бол ер нь биед их хэвтэйхэн одоо яг энэ даав өмд шиг зөөлөн байдаг. За энэ өмд нь. За энэ оймс бол ус нэвтрүүлэхгүй. За энэ дээр юм гутал өмсдөг. Энэ гутал бол энэ оймсыг одоо чулуу хайрганаас хамгаалах үүрэгтэй байдаг. За энэ бол одоо усан дотор удаан байх зорилттой ийм материалаар хийгдсэн гуталнууд байгаа. За энийг өмсөе. За сүүлийн үеийн wadерд бол ийм давхар ийм доош төрүүтэй байдаг. Энэ бол одоо энэ хайрагч бол энэ гутлын дотор оруулахгүй үүрэгтэй. Ингээд гутлаа дээрээс нь очино. За ингээд. За энэ бол одоо усан дотор одоо хэдэн цагч байсан бол энэ нэвтрэхгүй. Өмсгөд их хэвтэйхэн. Ийм за одоо энэ хантааснууд байгаа. Бас олон карматай, арталтай юм том карматай. За энэ бол одоо бас ус чийгтэй орчинд удаан байх зорилттой юм нийлэг материалаар хийгдсэн хөнгөн ийм хантааснууд байдаг. За дотроо бол ийм олон карматай. За энэ хантаазан дээр за энэ хантаасны олон карманууд бол одоо шаардлагатай бүх юм авч явдаг. За энэ бол одоо дэгэний хайрцаг хоёр талаар онгодог дэгэний. За энэ бол ер нь бол одоо том жижиг дэгээнүүд бүх арзмарын дэгээг бол биедээ авч явах хэрэгтэй.
За энд бол одоо ингээд дандаа юм жижиг дээгнүүд. Тэгээд тэрнээс арай том хайрцаг байтан том таслахтай юм хайрцагнууд байгаа. За ингээд. За энэ бол одоо тэг хуурай ялаануудыг усан дотор одоо норхгүй хөвөлөх зорилттой юм ус нэвтрүүлдэггүй тос байгаа. Энэ бол одоо энэ бүх хантааснууд бол ер нь ийм сундаг ийм гинжтэй байдаг. За энэ бол ингээд за энэ бол бас нэг чухал үүрэг. Энэ бол одоо загсныхаа дэгийг солих холхондоо бол энэ утас таслагч энэ сонно. За энэ бах бол одоо загсны амнаас дэгээ салах зорилттой ийм махир бах байна. За тэгээд энд бол нүдний шилний карма байна хоёр талтай. За тэгээ арталтай энэ одоо том карматай энд одоо энэ загас барих тороо өлгдөг юм шинжтэй. За энэ бол одоо ер нь тэгэл загас барихад юу хэрэг болдог бүх юм зориулсан кармануудтай байгаа. За тэгээд энэ пүүртнүүд байна. За энэ бол мэдээж ус нэвтрэхгүй цахилгаануудтай байдаг. За энэ бол салхи нэвтрүүлэхгүй бороо усанд бол одоо бас олон цагаар хуурай байлгана. За тэгээд энэ хоёр том карманыхаа уртад бол одоо энэ ус нэвтрүүлэхгүй цахилгаантай. Энд бол одоо энэ гар утас, төрөвч зэрэг чухал юмнуудыг бол одоо энэ бас энэ хайрцагтай игээд энэ кармандаа игээд ингээд ус нэвтрэхгүй цахилгаантай. Энэ бол одоо тустай карма байгаа энэ. За энэ бол дотор талтай бас юм ханцуутай. Энэ ханцуугаар ингээд чангалахад одоо гараа усанд дүүрсэн ч гэсэн ханцуу руу ус орохгүй зорилттой энэ. Яг ижил төрлийн юм аяллаа гүртгийг бодоход хоёр дахин илүү одоо ус чийг даах чанараараа илүү байд. Эмэгтэйчүүд ихэнхдээ Instagram дээр байгаа ирчүүдийг л гараашилдаг. Гэхдээ амьдрал дээр начиг залуу сонгочдөг. Энэ бол ультра мэдрэмж. Өндөр, нам, фигурны, галбар чухал биш. Доторхон чухал. Хүмүүс үнэтэй зүйлийг л талс гэж боддог. Гэхдээ энгийн зүйл хамгийн сайхан. Энэ бол ультра мэдрэмж. Загас барих гол хэрэгсэл мэдээж уурга. Энгийн уургыг бодвол усанд хөвүүлэх зорилттой урт утсаар ялгарна. Загас барих гол хэрэгсэл маань энэ уурга байна. За энэ бол одоо яг өөр нэгсэн гэртэйгээ. За гэр нь бол одоо энэгээр бол ийм hard tube гэсэн маш хатуу бүх хамгаалттай. Хойтол нь бол ийм одоо дамартай уурга шууд их зориулттай ийм порлон зөөлөвчтэй ийм уурганы гэр байгаа. За энэ бол одоо 3 салдаг уурга байна. За уургыг бол нэгээр нь углаад угалсан даруйдаа зөөлөн шахаж өгдөг. Тэгээд эргэлдүүлж одоо эргэж шахахгүйгээр чигээр нь шахах хэрэгтэй. Их эргүүлэх юм бол уурганы одоо элэгдэх байдал нэмэгдэнэ гэсэн үг. Тэгээ энэ бол өөрөө ингээ барьчихж байгаа. За энэ бол за fly fishing уурга бол ер нь тусаа графин материалаар хийгдсэн юм маш уян хатан уурга байгаа. Тэг хөнгөн одоо бариулан тэгэхэд ийм үүсээр хийгдсэн. За ер нь флай шидэлт бол өдөрт бол ер нь хэдэн зуун удаа савж шиддэг учраас маш хөнгөн байх шаардлагатай. Fly fishing уурганы бүтц бол ер нь уурга, дамар. За энэ дамрын дотор 4 төрлийн утас ороогдно. Урд хэсгээр бүдүүн байдаг. За энэ бол одоо бүдүүн хэсэг нь явж байна. Яг тэгэхээр одоо урс нь жингээ явуулахын тулд за нэгэд бүдүүн байна утас нь.
За одоо ингээд өнгөн өөрөд ирлээ. Цагаан болж эхэлж байна. Энэ бол одоо цагаан утас нь болохоор хоошо жингүү болж ирж байгаа. Тэгэхээр ер нь уурга бол ойролцоогоор 100 м орчим урт байх хэрэгтэй байна. Дамбарнд орогдож байгаа утасны урт. За ийм бүдүүн пяур утсыг 100 м утсыг бол энэ дамбарт ороогод бол багтахгүй. Энэ нь болохоор одоо загас дэгээ аваад туйлаад явхад бол араас нь сунгахад бол одоо утас сүрэлцэхгүй гэсэн юм байхгүй. 100 м гүн гэсэн. Энэ нарийн утас. Энэ бол ийм даун зөөлөн утас байгаа. За одоо эндээс лидер гээд Сатурк утас гарч ирж байгаа. За энэ Сатурк утасны дараа одоо үзүүр утас гээд Тибет гээд арай нарийн утас орж ирж байгаа энэ. Энэ одоо энэ залгцсан байна энэ. Лидер арай бүдүү утас, Тибет гээд дахиад нарийсж байна. За ингээд нарийсаад эннийхээ үзүүрт бол дэгээг авна гэсэн үг. Яагаад ингээд утас үзүүрээс нарийсдаг юм бэ гэхээр бүдүүнээс нарийн лөө дууссан утас бол дандаа ингэж тэнийж төгсдөг. Тэгэхээр ялааг бол одоо яг усан дээр ингэж бүрэн гүйц тэнээлж унгаахын тулд утас бол угаасаа үзүүр рүүгээ нарийсан байх хэвээр. Хэрвээ чигтгэн утас бол ялаа яг ингэж төгсөхгүй замаасаа холбирж орооцолж урна гэсэн үг. Тэгээ нарийнхаа утас нь одоо ялааг бол одоо усан дээр бол яг ялаа өөрөө байгаль дээр амьдаараа бууж байгаа шиг маш зөөлөн унгаадаг. За уурга угсартай энэ пяур утаснаас эхлэх хэрэгтэй. Пяур утсаа ингэж ураад. Тэгээд уурганыхаа энэ цагрынуудаар гүйлгэнэ. Хэрвээ энэ Сатурк утсаараа гүйлгэх юм бол энэ Сатурк утасны залгаанууд чинь уурганы цагрынууд дээр тэглээд сайн гүйж өгөх. Флайгаар загас барихад утсаа шидэг техник хамгийн чухал. Яг л нисдэг жижиг бит усан дээр яаж явдаг тэрийг дөөрэлгэж утсаа шидэж хүүднэ гэсэн үг юм. Анхны дасгал бол хуурай газар дээр эхэлнэ. За 10 м утас ууршин сунгаад гарах хэрэгтэй. За энэ 10 м утсаа тэн үзүүрийнхаа Сатурк утастай нийлээд 10 м. За эхлээд утсаа ингээд чулуунаар нь газар ингээд тавьчихна. За эхлээд бол утсаа 7 өр юм уу дунд руугаараа ингээд уурхтайгаа хамт ингээд төгжээ барьчихна. За тэгээд баруун гартаа хүн бол баруун үйл жоохон ууршаа, жоохон хөндлөсөн юм байралтай. За уурга хоошоо хүчтэйхэн саваад хойдлын утас агаарт яг тэнийж дуусахын хүлээн дуусглаа уршин буцаага тавина яг байсан байрна. За энийг харъя. За жоохон үлээх хэрэгтэй уршаа итлээ. За 3 тоолоход бол болно. Уурга газраас утас газраас авлаа 1 2 3 буцаага тавилаа. За 3 тоолох явцад бол энэ утас бол хоошоо агаар дээр ингээ бүрэн тэнийж байгаа. Удах юм бол утас газарт унчна. Газарт унахаас өмнө бол буцаагаад 1 ингээ буцаага тавьж байна. За дахиад эхлэе. 1 2 3 буцаага тавилаа. 1 2 3 буцаага тавилаа. За энэ бол одоо яг үндсэн шидэлтийн үндэс техник байгаа. Энэ уурны савлт бол маш чухал. За савлт бол одоо хитрхи доошоо биш, хитрхи аршаа биш унахгүй. Энэ бол одоо 10 цагаас 2 цагийн хооронд байх хэрэгтэй. За энэ ямар вэ гэхээр одоо энийг яг босоогоор бол 12 цаг гэж бодъё. Тэгвэл 2 цаг гэдэг маань нэг ийм байдалтай байна. За хоошоогоо 10 цаг. За нуурны хөдөлгөөн бол яг энэ. Хитрхи доошоо унгах юм бол утас чинь газар шүрхэхтэй илүү ойрхон болно. Газар шүрхтээд одоо тэгээгээ хайна. За бас уурны одоо яг гол утас харвж байгаа хэсэг нь бол энэ үзүүр хэсэг байгаа. Энэ их бие бол одоо хөдөлгөөн бол ингэж ирэхгүй. Их бие бол яг тэгшин доороосоо ийм байдлахад уурны энэ хар хөдөлгөөн илүү гарна гэсэн үг. Яг энэ байдлаар. Уурга бол хязгааш гартайгаа ингэж хөдлөхгүй. За тохоо бол одоо яг нэг төвшөнд. Тохоог бол одоо яг энэ өөрийнхөө урд төвшөнд, гар бол өрөхгүй. Яг энэ төвшөнд. Тэгээд гар бол техник бол энэ л байна. Энэ. За үзье. 1
За тэгээ утсаа агаарт газар өрөхгүй ингэж явуулна гэсэн үг. Одоо энэ та нарын уурганы яг үзүүрийн энэ харуултыг ажиллах хэрэгтэй. Энэ бол яг үндэс. Энэ уур бол биеэрээ инх биш. Уурны одоо суур бол ер нь баг нэг цэгтэр байна баг л. За нэг 10 м утсаа ингээд агаар дээр явуулаад сурчлаа. За одоо энэ 100 гаар ажиллаж эхэлнэ. За 100 гаар бол одоо утсаа тусад нь барина. Утсаа одоо дамарнаас хөвж өгнө гэсэн үг. За одоо уур хоошоо явлаа, үзүүр сонголаа. Явлаа. Энэ одоо богино зайны шидэлт бол 12-оос 2 цаг. Гар бол эндээ. Энэ. За хоолын зайны шидэлт болохоор энэ гүүх инерцийг сайжруулахын тулд гар бол сонгох хэрэгтэй байдаг. Хоошоо энэ ингэ сонгож болно. Энэ. За энийг үзье. За одоо гарын байдлыг хараарай. Нилээ сонголоо. Flying загасчлалын аргаар бүх төрлийн загасыг хаач барьж болно. Үүний тулд зөвхөн тохирсон flying загасчлалын хэрэгсэл арга техникийг эзэмсэн байх шаардлагатай. Flyчин болоод 13 жил болж байгаа уран урагч Fly спортын дэлгүүрийн эзэн Бат Эрдэнэтэй хамт Хөвсгөл аймгийн эгийн гол болоод Реклам дээр дандаа кул залуучууд алхдаг. Гэхдээ амьдрал бол реклам биш. Өндөр, нам, фигурны галбир чухал биш. Тодорхой чухал. Хүмүүс үнэтэй зүйлийг л тансаг гэж боддог. Гэхдээ энгийн зүйл хамгийн сайхан. Найзуудтайгаа зүгээр л тулга. Энэ бол ультра мэдрэмж. Гол ус жоохон ууртай таарч байна. Тэгэж бүрч таг болонгортой биш вэ. Ямарс нэг метртэй гүнзгий газар бол ёроол нэг бүдэг бадаг харагдчихэв. Тэр бас шанс байна гэсэн үг дээ. Энэ удаагийн Fly загасчлалын гол зорилго нь улаан аманд бүртгэгдсэн гэх тул загасыг барих явдал байсан юм. Учир нь тул загас Монголд баригдаж байгаа хамгийн том загас төдийгүй дэлхийд хулдын овгийн цэнгэг усны хамгийн том загас хэмээн нэрлэгддэг байна. Тул загас дэлхийн загас сонирхчдын хувьд Монголын нэрийн хуудас юм. Дэлхийн загасчдын мөрөөдлийн загасыг эгийн голоос барьсан юм. Бидний барьсан тул метр 20 см-ийн урттай залуу тул байлаа. Тул одоо манай Монголд байгаа хамгийн дэгэнд барьж байгаа хамгийн том загас. Ер нь дэлхийд бол одоо тул бол яг энэ хулдын овгийн бол одоо цэнгэг усны хамгийн том загас бол тул байгаа. Тэгээд энийг бол барихт мэдээж бархалтай байлгүй яг одоо загасч үний л одоо хамгийн гол зорилго одоо дээд амжилт дангийн дээд бол тул. Усны долгио бол нэлээ юм жирэлцэнтэй хөвдөгдөг бол бас их сайн харагдахгүй, тоглож өгөхгүй. За энд би юм живдэг усан доогоор явдаг өгөө ширлж байгаа учраас энэ жоо арай хүнд. За энд бол роллкаст гэдэг энийг бол хэрэглэж болно. Заавал одоо ингээд хоош нь ингэ шидэхгүйгээр зүгээр утсаа хажуу талдаа чираад ингээ урсна. Энэ бол бас амар. За энэ шир урсгалтай бол ер нь бол энэ живдэг дээгнүүд бол тохиромжтой байдаг. Яагаад тэгэхээр урсгалын одоо усны долгио ихтэй учраас хөвдөг дэгээ бол долгионд их одоо доош тийш орж сайн ялгарч өгдөг. За ингээд доошоо урсгаад өөрийнхөө энэ хурууны одоо энэ утсаа хуруунд дээгүүрээ гүйлгээд тэгээ ерөөхдөө утсаа бол мэдэрч байна. Татаад өгөөш усанд ороод татж байгаа үед бол уурны үзүр бол дандаа доошоо явах хэвээр. Энэ бол загас одоо орлоо гэхэд дээш нь татах юм зайны нөөцтэй байна гэсэн үг. Одоо ийм ингэж барих юм бол хоошоо бол нөөцгүй болно. Тэгэхээр уурга доошоо явах загас өмхлөхэд дээш ингэхэд бол тохиромжтой. За ингэж явж байна. За нэг орлоо татлаа. Энэ бол ийм байх хэвээр.
Уурганы үзэр бол байнга доошоо. Энэ бол хизээш одоо энэ загсыг бол содруулахгүй энэ уурганы нарийн үзүр. Одоо уурганы мөхсийг бол одоо биедээ наачна. Тэгээ утсаа бол хуруугаараа түгжээд барьчихна. Тэгээ уурга бол дандаа энэ мултарчлаа. За тэгээд утсаа татхтаа бол хуруунд дээгүүрээ мэдэрнэ. Жоохон. За энэ загас орчих шиг боллоо. Жижигэн загас. Жижигэн жин. За арай. Жижигэн одоо хадар юм уу төө өрөөний загас юм шиг байна энэ. Энэ юм. Цагаан загсад бол нууранд байдаг. Манай дэлгэр мөрөнгө голдоо бас байдаг. За энэ бол одоо энэ хадраас бол том хайрстай. Одоо голоороо ийм зураастай. Биений хэмжээ бол дэлгэр бол ийм доошоо цөлгөр дүү. Ийм жижиг амтай байдаг. Уурга баруунгаар хоошоо савлаа утсаа нэг татаа тавина. Ууршаа явлаа дахиад татаа тавина. За одоо энийг үзэл. Татлаа. За ингээ бүх утас дуусч байна. Энэ болохоор хоош нь татчихоор энэ уурганы цавирнууд дундуур гүөх утсыг хүчийг нэмэгдүүлж гин гэсэн үг. Утсаа би бол эндээ өвчлээ. Энэ утас бол доошоо уурсчлаа. За. Авлаа. Тэрэл 100 гараараа л утсаа хумж авч өгöd юм гэсэн үг. Энэ Орчин үеийн fly fishing-д ялаа гэдэг ойлголт нэлийн өргөн утгатай ба үүнд усны зөөлөн биетэн болон жижиг загас зарим мэрэгчдийн дүрмэндүүд хүртэл магтдаг байна. Загасчлалд хэрэглэгддэг ялаан дотроо 3 янз байдаг байна. Үүнд нэгдүгээрт хуурай ялаа, хоёрдугаарт усны мандал доогуур урсган хэрэглэдэг ялаа, за мөн авгалдаан дүрмэндүүд магтдаг байна. Dry fly буюу хуурай ялаа. Энэ төрлийн ялааг загас усны мандал дээгүүр хөвж буй ялаа шумуулаар хооллож баг үед хэрэглэдэг. Ихэвчлэн нар хөөрч температур нэмэгдэж эхлэх үед өглөөгөр усны захаар нас бий гүйдсэн нисдэг шавжнууд ёроолын ургамлаас усны мандал дээр гарч агаар насдаг. Энэ үед загас усны гадарга дээр хөвж буй шавжаар хооллож эхэлдэг. Бид үүнийг загас өсөрч байна гэж ярьдаг да. Америк болон Европод ямар үед хуурай ялааг хэрэглэх тал дээр нарийн энтомологийн судалгаа нэлээд хийгдсэн байдаг. Хуурай ялаа ашиглах нь нэлийн мэдлэг шаардсан ажил юм. Хизээ хэдэн цагийн үед усны мандал дээр ямар төрлийн болон ямар хэмжээ өнгөтэй ялаанууд түгээмэл байна. Тэднийг ямар дөөр амьлаар орлуулж болох вэ зэрэг нэлийн авьяас мэдрэмж мэдлэг шаарддаг. Иймдээч fly fishing бол зүгээр энгийн загасчлал биш. Энэ нь цэвэр оюун ухааны спорт. Wet fly буюу стремер. Энэ нь жижиг жараагаа хөөлгүүлж загаслагтай нэлээд төстэй. Стремерийг усны мандал доогуур байнгын тоглолттой хэрэглэдэг. Практикаас харахад энэхүү төрөлд fly харьцангуй том хэмжээтэй загас баригддаг. Нэлийн сэрүүн цаг агаартай буруу цастай үед wet fly-г ашиглах нь илүү тохиромжтой байдаг. Гэхдээ энэ төрлийн ялааг заавал сэрүүн үед ашиглах албагүй. Нартай халуун өдөр мөн шөнө ашигласан ч болдог. Учир нь загасны хоолтын бараг 80% нь усан дотор явагддаг. Манайхан шөнө тул барихтай ихэвчлэн гулган ашигладаг. Стремер яг л түүний нэг хэлбэр юм. Энэ төрлийн ялаанд ерөнхийдөө жижиг жараахай, могоо жараахай, томоохон хорхоо шавж, хэрэм, хулган зэргийн дөөрөмлүүдээс бүрддэг. Намп буюу авгалдаан дөөрөмл. Энэ төрөлд янз бүрийн шавжны авгалдаа үеийн хэлбэрийг дуурайлгаж хийсэн усны ёроолоор урсгах зориулттай ялаа багтдаг. Дэгэндээ шар утас ороож загас барьдагтай төсөөтэй арга юм. Авгалдаан дөөрөмлийг хэрэглэхдээ хуурай ялааг яаж ашигладаг? Яг л түүнтэй төсөөтэйгээр тухайн загасчлаг үед ямар төрлийн ямар шавж, хөгжлийн ямар шатантай байгааг ажиглаж байж загасчлах ялаагаа сонгодог. Цэнгэг аялал